За сүүлийн жилүүдэд энэ мансуур болох бодисын хэрэглээ өсгийн хэрээр хүүхэд залуучуудад зориулсан ийм үр дүнтэй шинжлэх ухаанд суурилсан эмчилгээний хүртээмж нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас хурцаар тавигдж байна. Тэгээ энэ асуудлын хүрээнд бид өнөөдөр цэцэмэд эмнэлэг дээр ирсэн байна. Цэцэмэд эмнэлгийн сэтгэл зүйч Алтан гэрэл хар тамхины донтолтой эсрэг энэ чиглэлээр одоо ямар үйлчлэгээ үзүүлдгийг гэдэг талаар нэг хүмүүст ярих уу. Яг л хүмүүс ингээд бид нар руу ингээд би одоо энэ хар тамхины чиглэлээр юм бичгээр коммент нь ийм хандах газар байхгүй хэнд ханддгийг мэдхгүй сэмүүтээс өөр одоо хандах газар мэдхгүй гэд. Тэгэхээр танаад одоо хүмүүс хандаад бас үйлчлэгээ үзүүлж болох юм байна шүү дээ. Тэгэхээр энэ талаараа тань гэсэн. Тэгэхээр нөгөө хар тамхи сэтгүүдэд нөлөөх юм бэлтгэмлийн донтолт ягаад ийм аюултай вэ гэхээр яг үндэсний аюулгүй байдал Монгол хүний удмын санд нөлөөлдөг гэдэг утгаараа бол нэлийн эрсдэлтэй болоо явждаг. Нөгөө талаараа нэг донтогч хүн байхад тэрний ард бол 20 хүнийг татан уруу татаж оруулдаг гэсэн ийм хандлага бас байгаа. Тэгээ судалгаагаар. Тэгэхээр урд өмнө бол яг энэ хэрэглээч бол ингээд мөнгөтэй баян хүмүүсийн ч гэдэг юм уу цөөн тооны бүлэгт хүмүүсийн хэрэглээ гэж үздэг байсан бол одоо ерөөсөө 15-аас 25 насны ингээд хүүхдүүдтэй өсвөр үеийнхэн бол маш ихээр ингээд хэрэглээ. Бидний нөгөө хойч үе, залуу үе болсон энэ хүүхдүүд бол их хэрэглээд байгаа. Тэгэхээр яг манайд мөрдөгж байгаа эмчилгээ өөрчлөлт авах уу, MNS стандартаар бол ингээд явдаг ч гэсэн одоо дүүргийн наркологийн эмнэлгүүд гэдэг юм уу, аймагуудын эмнэлгүүд, сэтгэл сэмүүтч гэдэг юм уу энэ эмнэлгүүдэд одоо үйлчлэл нь болохоор 7-аас 14 хоног тухайн хүнээс хордлого тайлаад, хөөрөл дараад, амраагаад ингээ гаргацдаг. Энэс цаашаа ямар эмчилгээ үйлчлэл авах нь ерөөсөө тодорхойгүй болчтой. Тэгээ тэр хүмүүс нь дахин нөгөө эмнэлэгт ингээд хэвтээд энээсээ болоод маш ихээр цаг хугацаа алддаг гэсэн үг. Олон улсын стандартаар яадаг вэ гэхээр хамгийн багадаа ер нь бол нэг 3-аас 6 сарын хугацаанд дунджаар ийм эмчилгээ хийхдээ эхний үед бол мэдээж нэг хордлого тайлах түрүүний хөөрөл дарах ийм эмчилгээнүүдийг хийхээс гадна 14 хоногоос цаашаа хүнийг нэг юм хүлээж авах ухамсарлах боломжтой болсон үед нь сэтгэл зүйн зөвлөгөө болон заслын хэмжээнд тухайн үл ухамсар буюу одоо ухамсаргуудах тэр асуудалтай ажиллах зарчмаар бол ингээ ажилладаг. Тэгэхээр манай эмнэлгийн бол одоо 1 сараас дээшээ хөвцсөн болоо ойролцоогоор 35% байгаа. Энээс бол ойролцоогоор 4-5% буцаж хэрэгэлсэн, олдсон 30% хэрэглээгүй гэдэг утгаараа бол олон улсын стандартаараа бол 60-70% нь бол идэвхрэлтэй байх юм бол энэ эмнэлэг үйл ажиллагаа хэвээ явж байна гэж үздэг. Манай эмнэлгийн хувьд бол одоохондоо бол 80%-аас дээш ийм үйлчлэгтэй явж байгаа. Гэхдээ огт хэрэглээгүй 3 жил болж энэ үнийг идэвхэрсэн гэж үздэг учраас манай эмнэлэг бол үйл ажиллагаа явуулаад одоо нэг жил болгож байгаа ийм эмнэлэг байгаа. Анх ирж байгаа хүмүүсийн хувьд бол маш их юм нөгөө хөөрлийн байдалтай ярьдаг. За ингээд карт аваад ингээд тайлбарлуулад яриад үзэхээр энэ ямар хүн бэ ч гэдэг юм уу ингээд яриулаад үзэхээр бол энэ ингээд юу гимтэр өгүүлдэг ч байд юм уу айдастай ч байд юм уу хүн алж мэдхэр ч байд юм уу ингээд нөгөө маш их одоо нэгсэн хүний ухамсарт одоо юу хаан гэж гэхээсээ илүү нэг адгууслаг байдал нь бол өндөр болоод ирсэн ийм байдалтай 1 сар 2 сар ажиллаад ирэхээр бол энэ ямар хүн бэ хөө энэ нэг зөөлөн хүн ч байд юм энэ их бүтээлч хүн энэ авиастай хүн ч байд юм ингээд үгийн сонголт нь хүртэл өөр болж ирж байдаг. Миний одоо жишээлхэд би ингээд шийдвэр гаргах төвчний хүний хувьд хар тамхины одоо энэ хэрэгэлсэн хүмүүст нэг 2 чиглэлээр би хандж байгаа юм л да. Нэг нь бол энийг одоо ингээд зарж борлуулж ашиг олдог. Энэ бол гэмт хэрэг. За энэ гэмт хэрэг бол өөрөө нэлээд одоо өндөр хатуу ялыг бодлогыг чангадах хэвээр. Ялангуяа одоо төрийн байгууллагын хүмүүс одоо оролцож штэ тий цагдаа гайлынхан ч энэ дээр бол хатуу бодлого хэвээр. Нөгөө хэсэг нь бол өвчтөн одоо энэ хүмүүс чинь ингээд нэг юм санаандгүй хэрэгэлцсэн зүгээр уруу татгцсан ч юм уу ингээд нэг юм донтолтойгоо би өвчин гэж одоо авч үзэх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр өвчин л эмчээ энийг эмчлэх хэрэгтэй. Энийг эмчлэхийн тулд эмч байх хэрэгтэй, сэтгэл зүйч байх хэрэгтэй. Тэгэхээр манад энэ нь хангалтгүй байна л гэж би хараад байгаа байхгүй. Монгол улсад энэ нь хангалтгүй байна. Тэгэхээр одоо танах бол энэ чиглэлээр бас ингээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм байна. Тэг сашаалтай. Тэгээд одоо хүмүүсийг асуувал бас танаа эмнэлгийг ингээд те зааж өгч болох юм. Тэгээд би танаа эмнэлгийг бас энэ сурталчилгаагаа өөрсдөө бас сайн хийгээсэй гэж хүсэж байна. Хүмүүс мэддэггүй. Тийм тэгэл одоо ганц нэг хүмүүс эсвэл одоо сэмүүтрүүл явдаг юм байгаа. Тэгэхээр танах бол ингээд сайн эмчилдэг юм байна. За нэг 80% нь бол буцаж хэрэглэхгүй байгаа гэдэг чинь энэ одоо бас их чухал одоо үр дүн гарсан байна л гэж би хэлэх гээд байна л да. Юуны хувьд эмнэлгээсээ гарчаад та нарт одоо холбогдож бас ингээд байнгын зөвлөгөө энэ төр авдаг уу?
угаасаа сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг зөвлөлч болон одоо сэтгэл зүйн тулгамдсан байдалтай сэтгэл өвчтэй гэсэн хоёр англи байгаа. Тулгамдсан байдалтай бол яг сүүлийн судалгаагаар нэг Монгол насны хүрсэн 3 хүний нэг нь сэтгэл зүйн тулгамдсан байдалтай гэсэн ийм статистик бол байгаад байгаа. Тэгэхээр энэ хүмүүс чинь сэтгэл зүйн тулгамдсан байдалтай шүүр ингээд өвчнөр талаасаа өвчтөй болцсон буюу бид нар ингээд хоол унд иддэгтэй адилхан унтдагтай адилхан яг энэ бодисын хэрэглээ зүйлний ийм анхдагч хэрэгцээ болоод өгсөн. Энийг төвч чадахгүй биеэр чадахгүй болсон ийм хүмүүс байгаа. Тэгэхээр 1 сар 2 сар 3 сар хөвтүүлэн имжлээд энэ хооронд нь ажиллаад бас хангалттай байгаад байдаг. Тэгэхээр биднээс энэ эндгээс гарсан ч гэсэн 7 хоногт нэг удаа ирээд зөвлөгөөгөө аваад чиглүүлгээ аваад ингээ явж явах боломжийг нь ол нэгээд өгсөн. Буюу одоо бүлгэрээ ингэж ярилцж хагаад таны мэдхүн талаас нь ажиллах ийм боломж байдаг ч гэсэн яг хоо нэг бүлэгт 6-8 хүн байх хэрэгтэй байдаг. Тэрний дунд бас эрсдэлтэй хүн байх юм бол нөгөө хүмүүстээ бас нөлөөлөд идэг учраас аль болох юм бүрэн итгэрэх одоо хүсэл сонирхолтой 100 эргэлзээгүй тийм хүмүүсийг бол бүлэг болгоно гэхээс тэр дунд нэг л эргэлзээтэй хүн байх юм бол тэр хүнийг тусдаа аваад ажиллуулаад бэлэн болох хүртэл нь бол ажиллаад ингээ явж байгаа. Би бас нэг гадны нэг кинон дээр үзчихсэн яг ийм хүмүүст ийм батлан даагч гэдэг одоо ментор гэж өгдөг юм бэлээ. Одоо жишээлхэд тэр ментор нь бас яг тэрийг хэрэгжилж байгаад гарцсан хүн. Тэгээд ингээд чи одоо болохгүй шүү гэж чи хэрэглээгүй үзгээд ингээ байнга ингээд хянаад идэг бас тийм ментортэй болчдөг юм байна лээ. Яг мэрэгжлийн төвчний ментор бол одоохондоо бэлтэж амжааг байгаа. Бэлтгэдээд явж байгаа нэг 2-3 хүн бол байж байгаа. Тэгэхээр миний үгийг ингээ хүлээг авах гэхээсээ илүү хэрэгжилж байгаа даван туулаад яллаад ингээ гараад ирсэн тэр хүний үгийг бол тэр хүмүүс маш сайнаар хүлээж авдаг. Анх хэвдэх гээд ирж яхад нь гэсэн би уулзна гэхээсээ илүү идэрх гээд хэвдэж байгаа энэ хүмүүсийн хооронд нь уулзуулаад тэр хүмүүсийн ингээ шийдвэр гаргуулахгүй бол тэр хүмүүст маш их юм эргэлзээ байдаг. Би өөрөө ингээ болчихсон чадна, гарч чадна, өөрөө ялан дэлчин гэж хинээс дэмжлэг тусламж авахтай эргэлзээтэй итгэлгүй байдаг учраас яг тийм өөртөө адилхан хүмүүс. Би нэг юм асуучих. Одоо ингээд өөрөө сэтгэл зүйчээр төгсөн. Тэгэхээр яг энэ мансууруулах бодистой холбоотой одоо энийг эдгээдэг ийм одоо сэтгэл зүйч Монгол энэ чиглэлийн сэтгэл зүйчдэр нь хэр байдгийг. Олон улсын одоо Германоос ч байт юм уу ямар нэгэн төрийн байгууллагын зохион байгуулалтайгаар бол ингээд яг тэр талын сэтгэл засалж сэтгэл зүйч нар бол ирж ингээд сургалт ордог бас ментор хийдэг ийм чиглэлүүд бол байдаг ч гэсэн яг үндсэндээ бол яг индексээр бол сэтгэл судлал гэсэн зүйлээр л нэг индексээр л бүгдээрээ төгсөөд ингээд гарч байгаа. Сүүл болохоор ер нь жоох бас мэрэгшиж бас болно тийм үү. Бид нар бол зарим гэр бүлийн талдаа зарим нь бол донтолтоор зарим нь хүүхдгээд ингээд судалгааны чиглэлээр ингээд мэрэгшээ явж байгаа. Одоо танай имлэг байгуулагдаад удаагүй юм байна. Байгуулагдаад ер нь нийт хичнээн хүнийг яг энэ би зөвхөн хар тамхины чиглэлийн л асуугаад байгаа. Энэ хүмүүсийг хичнээн хүнийг одоо эмчилсэн бэ? Хэдэн хувь нь идэгсэн бэ? Энэ талаар яг манай имлэг байгуулагдсанаас хойш ер нь хэвтэмжлүүлж байгаа хүмүүсийн 90-ээс дээш хувь нь бол яг хар тамхины донтолтын чиглэлээр бол хэвтэмжлүүлж байгаа. Энэ дундаас 1 сараас дээш хэвтэмжлүүлсэн ойролцоогоор 35 хүнээс 4-5 нь бол ингээд буцаад хэрэгэлцсэн үлдсэн 30 хүмүүс нь бол хэрэглээгүй буюу төрөний ярьсан нөгөө олон улсын стандартсаа хэвтэмжлүүлж байгаа тохиолдол эдгэрлэн 60-аас 70% буюу 10 хүний 6-аас 7 нь эдгэрдэг гэсэн. Тэгэхээр манайха одоохондоо 80% эдгэрэлтэй ингээ явж байгаа. Биднэрт хамгийн одоо хүндрэлтэй зүйл байдаг нь төрөний ярьсан нэг 4-5 нь буцаа хэрэгэлцсэн гэж байгаа. Энэ хүмүүс 3 сарын эмчилгээ авах шаардлагатай, 2 сарын эмчилгээ авах шаардлагатай байхад ар гэрийн боломжгүйгээс болоод 1 сар хэвтэмжлүүлээд ингээ гарсан тохиолдолд бол буцаж хэрэглэх магадлал нь өндөр болчтой. Тэгэхээр бус эмчилгээ өөрчлөхөөс илүү бол тухайн хүмүүс ч нөгөө хувийн эмнэлэг дээрээс нь олон хоногор хэвтэмжлүүлж байгаа талаас бас ар гэрт нь санхүүгийн хүндрэлүүд маш их байдаг учраас энэ дээр нь бид нарт нөгөө тусламж дэмжлэг өрөөсөө байдгүй. Инээсээ болоод энэ үйлчлэгээний чанарт бас нөлөөлөө авчдаг. За тэгээд цэцэмэд эмнэлэг байгуулагдаад удаагүй хэдий ч бас нэлээд олон хүнийг эмчилсэн байна. Тэгээд танай эмнэлгийн одоо хамт олонд амжилт хүсье. Маш чухал асуудлаар та нар бас ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол өөрөө ирээдүйн одоо бүр яг нэг тахал гэж хэлж болохоор одоо ийм айхтар өвчин байгаа. Одоо өөрөө мэдж байгаа жишээлхэд тамхи татдаг арх удаг хүмүүс бол энийг хайж болдог. Зарим өвчин бол эдгэрж болдог. Энэ бол нэг хэрэгэлсэн бол маш аюултай нөхцөл байдал үүсгдэг. Тэр айл тэр чигээрээ л ер нь одоо сүрлийн байдалд ордог. Учраас энэ чиглэлээр одоо ажиллаж байгаа нэг чухал байна. Таны ч гэсэн энэ их ажлын хайж цаг зав гаргаад энэ одоо хүүхдүүд өсрөө ихэнд ингээд туслахын тулд энэ нэмлэгтээ ирээ танилцж байгаа танд бас баярлалаа.